Хог хаягдал. Хог хаягдал гэж хүмүүс бидний хэрэглээнээс гарсан эд юмсыг хэлдэг бөгөөд хатуу, шингэн, хий төлөвт орших энгийн болон аюултай хог хаягдлууд хүний өдөр тутмын амьдралаас гадна аж үйлдвэрлэл, уул уурхай, газар тариалан эрхлэлтээс үүсэж байдаг. Хог хаягдлын дэлхийн тулгамдсан асуудлын нэг бөгөөд 2050 он гэхэд дэлхийн хог хаягдлын хэмжээ 3.4 тэрбум тоннд хүрнэ гэсэн судалгаа байдаг. Өдрөөс өдөрт хэмжээ нь өсч нэмэгдэж байгаа хог хаягдал нь ус, хөрөс, агаарт нөлөөлж байгаль орчны бохирдлыг бий болгон улмаар хүлэмжийн хий ялгарлыг нэмэгдүүлж хүний эрүүл мэнд, ан амьтдын амьдрах орчинд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлийн нэг болоо. Манай дэлхий дээр нэг жилийн хугацаанд 212 биллион тонн хог хаягдал хаягддаг бол Монгол орны хувьд 2018 онд нийт 3.3 тонн хог хаягдал хаягдсан нь сүүлийн 10 жилийн дундаж үзүүлэлтэд харьцуулахад 4 дахин ихээр нэмэгдсэнийг илтгэж байна. Нийт үүсч буй хог хаягдлаас Улаанбаатар хотын хувьд 17.5%-ийг, хөдөө орон нутагт 0.6%-ийг дахин боловсруулж байгаа гэсэн үзүүлэлт байдаг бол үлдсэн буюу дийлэн хог хаягдлыг бүрсэн дарж болдог байна. Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын бүтцийн судалгаанаас харахад Монгол улсын хэмжээнд үүсэж байгаа нийт хог хаягдлын 41.8%-ийг Улаанбаатар хот дангаараа эзэлдэг бол үлдсэн 58%-ийг орон нутгуудаас үүсдэг хог хаягдал эзэлж байна. Бүтцийн хувьд хүнсний хог хаягдал, шил, цаас, өнцөр сав гэсэн хаягдлууд дийлэн хувийг эзэлж байгааг та бүхэн хүснэгтээс харж болох юм. Кувейт улсын нэг иргэн өдөрт 572 кг хог хаягдал үүсгэдгээрээ дэлхийд нэг хүн ногдох хог хаягдлын хэмжээгээр тэргүүлдэг бол Монгол улсад нэг хүнд ногдох хог хаягдлын хэмжээ зуны улиралд өдөртөө 521 грамм байдаг бол өвөлийн улиралд 1038 грамм байдаг. Энэ нь бусад орнуудтай харьцуулахад дундаж үзүүлэлт хэдий ч манай улсын нийслэл Улаанбаатар хот дэлхийн хамгийн бохирдолтой хотуудын 3 дугаарт бичигдэж байгаа нь биднийг хог хаягдлаа ангилж ил задгаа хаяхгүй байхад анхаарах шаардлагатай бэлтгэж байна. Хог хаягдлыг багасгах, сөрөг нөлөөг бууруулахын тулд авч буй арга хэмжээг зохицоор нь хог хаягдлын менежмент гэж нэрлэдэг. Хог хаягдлын менежментэд устгах, бууршлах, сэргээн засварлах, дахин боловсруулах, дахин ашиглах, хог хаягдлыг бууруулах, үүсгээс сэргийлэх гэсэн үндсэн элементүүд багтдаг бөгөөд үүсгээс сэргийлэх нь хамгийн сайн сонголт болдог. 5 арын зарчим. 5 арын зарчим нь хог хаягдлаа багасгах, хог хаягдлыг их үүсвэр дээр нь үүсгээс татгалзах, дахин боловсруулах, дахин ашиглах, хуучин эд зүйлсээ сэргээн засварлах замаар хог хаягдлыг бууруулж үүсгэхээс урьдчилан сэргийлэх зорилготой зарчим юм. Хариуцлагатай доктортой хэрэглээтэй иргэн байх нь хог хаягдлыг бууруулах хамгийн чухал хүчин зүйл бөгөөд өөрийн амьдарч буй орчноо хоггүй цэвэр байлгахын тулд хүн бүхэн хогоо ангилж хэвших, хог хаягдал үүсгэхээс зайлсхийх, минималист болон хог хаягдлгүй амьдралын хэв маягт суралцах гэсэн байгаль дээлтэй 3 дадал хэвшил суралцаарай. Өөрсдийн үүсгэсэн хог хаягдлаа ангилж ялгаж хайснаар бид хэрэглээнээс гарсан эд юмсыг эдийн засгийн эргэлтэнд оруулж улмаар байгалийн нөөцөд дахин үргэлжлүүлгээр эцсийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болдог. Ингийн тулд бид бүхэн хог хаягдлаа зөв ангилах хэрэгтэй бөгөөд юу ангилж болохгүйг маш сайн мэддэг байх хэрэгтэй. Нэг удаагийн цаасан аяганд шингэнийг нэвтрүүлэхгүй барих зорилгоор 5 хүртэлх хувийн хуванцар бүрхүүл агуулгадж байдаг нь түүнийг амлан ялгах боломжгүй хог хаягдал болгодог. Мөн хэрэгэлсэн салхидаг, скотчны наалттай цаас, саада бэлгэний бодол, бостой картонын цаас, тэр зэрэг бүтээгдэхүүнийг дахин боловсруулах боломжгүй байгааг анхаараарай. Хог хаягдлын байгальд задран шингэх хугацаа харилцан адилгүй байдаг бөгөөд зарим хог хаягдал хөрс үсийг урт хугацаанд бохирдуулах сөрөг нөлөөтэй байдаг. Үүний эсрэг та бидний хийж чадах хамгийн чухал
арга хэмжээ бол хог хаягдлаа ил задгаа хаяхгүй байхаас гадна ангилж шалгах хэрэгтэй гэдгийг анхаараарай. Хариуцлагатай хэрэглээтэй эргэн байх нь хог хаягдлыг бууруулах хамгийн чухал хүчин зүйл учраас та бүхэн даавын тор хэрэглэх, хит их баглаа бодлоос татгалзах, дахин ашиглах боломжтой сав хэрэглэх, нэг удаагийн хуванцар сорвол хэрэглэхгүй байх, нэг удаагийн халбах сэрээнээс татгалзах, зөөврийн аяга усны сав хэрэглэж хэвших, шилэн савнд хүнсээ хадгалах, гэртээ хоолоо бэлтгэж авах зэргээр хариуцлагатай бөгөөд байгаль дэйлтэй дадлах хөвшлийг өөртөө хэвшүүлээрэй.